Өнөөдөр зам тээврийн яамд Монгол улсын эсэх хүчний 100 жилд зориулсан маркийн нээлт боллоо. Зөвлөлт холбоот улсаас Монгол улсад бэлгэлсэн ачаа тээврийн Ю-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж үздэг. Түүхэн замлалтынхаа 100 жилийн ойд золгож байгаа нисхийн салбар нь Монгол улсын гадаад ертөнцийн гарах гол гарц аюулгүй байдлын стандартыг олон улсын жишгт хүргэсэн. Нисэх хүчний 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа марк нь Монгол шуудан компани түүхэнд сод бүтээл болсон гэдгийг Монгол шуудан хувьцаат компани газрын дарга тодтолоо. Марк гэдэг маань бол тухайн улсын маань тусгай тогтнолын бэлэг тэмдэг. Олон улсад бас гардаг нэрийн хууц гэж явдаг. Тэгээд өнөөдөр бол цэцэрлэг түвшний болон агарын тээврийн агарын нисэх хүчний 100 жилийн марк гарсанд бол маш их баяртай байна. Маркны үед хилдэх марк. За манай маркийн хувьд бол 1180 дахь сэдвийн марк болж гарч байгаа. 1840 онд бол анх Их Британи улс гарсан байдаг. Түүнээс хойш бол шуудан харилцааны өргөгийн хэрэглээ болон гарсан байгаа. Тэгээ мөн бас марк маань өөрөө дахин давтагдчихгүй нэг хэвлэсэн бол дахин хэвлэгддэг учраас энэ бол бас нэг цуглуулагч нарын бас нэлээд тийм чухал бас цуглуулга болж өгдөг. Монгол маркийн түүхэнд өнөөдрийг хүртэл 50 гаруй сэдвийн маркад нисэх онгоцыг дүрслэн буулгасан байна. Монгол улсын нисэх хүчний 100 жил сэдвтэй маркад түүхт 100 жилийн ойн лого бэлэг тэмдэг Монгол улсад анх газардсан Ю-13 онгоц, агарын цэрэг болон агарын тээврийн үйл ажиллагаа, дэд бүтэц, агарын хөлөг байлдааны онгоц зэргийг Монгол зургийн аргаар зурсан байна. Маркийн зургийн ихийг урчуудын эвлэлийн гишүүн зураач Нямхүү зуржээ. Агарын тээврийн аудитын шалгалтаар нийтдээ 800 гаруй ийм шалгалтын дүнгээр Монгол улс ямар ч гэсэн амжилттай дүгнэгдэж чадсан ийм жил сар байлаа. Тэгээ энэ ойгоо их том амжилтаар өгдөж байна. Ялангуяа Монгол улсад Америкийн нэгдсэн улсын United Airlines сонгоц анхныхаа нислэгийг хийсэн. Дээрээс нь удахгүй бид ковид сардахлын үед зогссон байсан Оросын холбооны улс дахь нислэгээ сэргээхээр сая ерөнхийлөгч айлчлалын үеэр бас харилцан тохиролцлоо. Хоёр талаасаа. Тэгээд ер нь бол монголчуудын хувьд бол өнгөрсөн жил 2.2 сая гаруй зорчигч ниссэн байна. Цаашдаа бол энэ тоо бол 2.7 сая зорчигч болно. За бидний статистик тоо үзүүлэлтээр бол тэгээд дээрэс нь аялал жуулчлалыг илүү татах энэ хүрээнд би түрүү хэлсэн орон нутгийн эсрэг сонсны буудлуудыг шинчлэх орон нутагт олон улсын онгоц буух тийм боломж олцоо 3-4 аймаг дээр бий болгож байгаа 4C 4D ангиллын эсрэг сонсны буудлуудыг ингэснээр Монгол улсад аялал жуулчлал өгж илүү боломж олцоог бүрдүүлнэ. Маркийн чимэглэл хэсэгт агарын цэргийн сөнөгч МиГ-21 онгоц, Ми-24 байлдааны нисдэг тэрэг, агарын тээвртийн нислэг гүйцэтгэж байсан Ан-2, Ан-24-26, олон улсын нислэг гүйцэтгэж байсан Ил-14, Ту-154 дугаар агарын хөлгүүд болон нисхийн дэд үтсийн чухал бүрдэл хэсгүүд болох нислэгийн удирдлагын төв, ардаар агарын нагвац, соёлын өвөр бүртгэгдсэн буян тухай дахь зорчигч терминал, буян тухай нисэх буудал болон хөөч буух зурус зэрэг байгууламжуудыг оруулж өгчээ.